Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр усны бохирдол түүнээс сэргийлэх арга замын талаар судалнаа. За өнөөдрийн хичээлээр усны тухай мэдлэгтэй болж усыг зөв хэрэглэх ба хэмнэх арга ухаанд суралцаж амьдралдаа хэрэглэх чадвартай болно. За хүний үйл ажиллагаа хүрээлэн буй орчны бохирдолд хэрхэн нөлөөлдгийг тайлбарлах монголчуудын усан хамгаалж ирсэн арга ухаанаас суралцах болно. За бохирдлыг хоёр төрөлд ангилж үздэг. Байгалийн гаралтай, хүний үйл ажиллагаатай холбоотой. За байгалийн гаралтай бохирдолд байгалийн үзэгдлүүд, ойн төмөр, амьд биеийн задрал, ялзрал хамаардаг байна. За хүний үйл ажиллагаатай холбоотой бохирдлын төрөлд за ажуул дүр, зам тээвэр, гэр хороолол гэх мэт зүйлсүүд ордог байх нэ. За хүний шууд ба шууд бус үйл ажиллагааны улмаас байгалийн усны найрлага өөрчлөгдөж усны чанар доройтхыг усны бохирдол гэж нэрлэдэг байгаа. Усны бохирдлын их үүсвэрийг бохирдуулагчаас нь хамаарат дараах байдлаар ангилж үздэг. За химийн бохирдол, бактерийн бохирдол, физикийн бохирдол, механик бохирдол гэж үздэг. Бидний өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой тохиолдож буй байгалийн усны бохирдлын нэг жишээ нь бол механик бохирдол байдаг. За механик бохирдолд янз бүрийн механик холц, элс, хайрга, шавар, ажуул дүрийн хаягдал, ахуйн хог хаягдал зэрэг ордог. Ус нь урмал амьтан хүний амьдралд чухал үүрэгтэй бөгөөд усны бохирдол нь тэдгээрт сөргөөр нөлөөлнө. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдгдснээр хүн төрөлхтнийг өвчлүүлж буй халдварт өвчний 80 гаруй хувь нь унтны усны хомсдол, хордолт зэргээс шалтгаалдаг байна. За хүний биеийн жингийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ? За энэ зурагаас ажиглахад за хүн эхийн эвлээд байхдаа за усыг бол 100% хэрэглэдэг юм байна. За бага насндаа 80%, өсвөр наснд 70%, өтөл наснд 50% эзэлдэг юм байна ус. За хүн усгүйгээр 72 цаг тэсэж чадах боловч чухамдаа хүн болон олон хамтны хөшөрлөлтийн шалтгаан бол ус болдго юм байна. Тэгэхээр ус уухгүй байна гэдэг нь одоо хөшөрлөлт хурд явагдана гэсэн үг байна шүү дээ. За ус дутагдахад яах вэ? Ямар өөрчлөлт ажиглагдах вэ бидний бие дээр тийм ээ? За шингэнэ 1% алдахад хам цангадаг байх нь 2% алдахад хүний бие тавгүйрхэж хоолны дуршил буурч ажлын чадвараа 20 хүртэл хуваар алддаг байх нь. За шингэнэ 6% алдахад нүүрний эрс хуурч хөдөлгөөнөө удирдах чадвараа алдаж эхэлдэг. Мөн хэлээрээ ойлгомжтой болдог байна. За шингэнэ 10% алдахад биеийн дулааны тэнцвэр алдагдаж бие махбодод байгаа эд эсүүд үхэж эхэлдэг байна. За 11% алдахад бодисын солилцоо алдагдаж эмнэлгийн туслан шаардлагатай болдог байна. Тэгэхээр бид усаа хаалгач хамгаалах зайлшгүй шаардлагатай байна. Ус чанамын эрдэнэ хүний амьдралын үнэт хэрэглээ юугаар ч орлуулшгүй бүтээгдэхүүн. Түүний үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүй. Хүн усгүйгээр амьдрч чадахгүй байгаа юм аа. Өдөр ирэх тусам дэлхийн цэвэр усны нөөц багасж хүний тоо хэрэглээ хурдастаа өсөж байгаа энэ үед бид усаа хэмнэхгүй бол усны хэрэглээний хязгаарлалттай учирч болцсошгүй аюул нүүрлээд байна. За иймээс та бид усны үр ашиггүй хэрэглээгээ багасгаснаар хойч үе үр хүүхэдтэй цэвэр усаа үлдээж чаднаа. За график дээр Монгол орны ус ашиглалтын үзүүлсэн байна. За усыг бохирдуулдаг маш олон хүчин зүйлс байдаг. За түүний заримаас нь дурдъя. За уран дулааны улирал ирэхэд иргэд амралт зугаалганд явж туул голын ойр орчимд хог новшоо ил затаг хайснаас туул голын бохирдол жил ирэхэд бүр нэмэгдэж байна. Голын усыг бохирдуулж буй бензин, тос,
угаалгын унтаг болон бусад химийн бодисыг бохирдуулагч гэж нэрлэдэг. Усны бохирдолд ихээхэн нөлөө үзүүлж байдаг үйлдвэрлэл бол арьс шир боловсруулах үйлдвэр байдаг. Арьс ширийг боловсруулах технологи нь арьс ширийг идээлэхэд бэлтгэх, идээлэх, будах, тослох, хатаах зэрэг үе шатаас тогтох бөгөөд арьс ширийг идээлэхэд хром, өнгөн цагаан, зис, төмөр зэрэг металлуудын давсыг хэрэглэдэг. Арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдал бохир усыг харьгаа төв цэвэрлэх байгууламжид цэвэршүүлсний дараа туулгоолын усанд хийдэг боловч цэвэршүүлэх байгууламжийн хүчин чадал технологийн гормоос шалтгаалan хаягдал ус бүрэн цэвэрлэгдэж чадахгүй байгаа нь өнөөгийн тулгамдж байгаа асуудал болсоор байна. Усны бохирдлоос сэргийлэх ус хамгаалах монголчуудын эртний уламжлалт ухаанаас товчхон дурдээ. Ус бол их дэлхий дээрх амьдралыг тэтгэгч үнэт эрдэнэ гэдгийг бол хүүхдүүд бид мэднэ. Усны бохирдлоос сэргийлэхийн тулд хүмүүс бид буруутай үйлдэлүүд гаргуулахгүй байхад хувь нэмрээ оруулах шаардлагатай. Монголчууд эртээр үеэс ус чанам нь эрдэнэ, усыг нь уул, ёсыг нь дагна, уул савдагтай ус эзэнтэй гэсэн сайхан зүүр үгс хэлж, усаа дээдэлж, хайрлаж, хамгаалж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Усаа дээдлэх Монгол ёс заншлаас дурдвал гол горих булгийн эхний газрыг хуж төнхөн чулууг булгалж авах, мод ургасыг хугалж гэмтэх, голын ихэнд бууж гэр барих, сүү цагааг нь арилгаагүй буюу бохир хэр хүртэхтэй шанаг халбаар ус хутгаж авах, голын усанд юм угаах бүртгүүлгийг хатуу царьсаар ирсэн. Өнөөдрийн хичээлийг дүгнэе. Голын ойр орчимд хог хаях, голд хувцас хунар, машинаа угаах зэрэг хүний үйл ажиллагаанд усны бохирдол нөлөөлдөг болохыг бол бид мэднэ. Усны бохирдлыг бууруулахын тулд хүмүүс бид үйл ажиллагаагаа хянаж, бохирдог нөхцөлийг бүрдүүлэхгүй байхад анхаарах шаардлагатай. Усны бохирдлыг бууруулах янз бүрийн аргууд байдаг хэдий ч бохирдлыг бүрэн арилгаж чадахгүй учраас ус, агаар, хүрээлэн буй орчноо бохирдуулахгүй байхын төлөө хүн бүр хүчин чармайлах шаардлагатай байдаг. Мөн ус байгаль орчноо хамгаалах Монгол ёс заншлаа дээдэлж, хэрэгжүүлж чадвал бохирдлыг бууруулахад бүм бүр хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэж байна. Нэрийн даалгавар сурах бичгийн 132-33 дугаар хуудасны дасгал 4-5-ыг хийгээрэй.